Монгол улсын төрийн сойрхолд урлагийн гавьяа зүтгэлдэн ойдвын урт насан агсан бол манай алтан үеийнхний залхамж болж хойч үеийн үлгийдэн авсан кино урлагийн түүхэнд мөнхөрсөн гавьяатай уран бүтээлч байсан юм. Тэрээр 1957 онд Москва хотноо бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг он сайн дүнтэй дүүргэж Монголын кино урлагийн анхны мэргэжлийн зураглаач болсон билээ. Урт насан 1947 онд Монгол кино үйлдвэртээ туслах зураглаачаар ажлын гараагаан эхэлж 40 гаруй жил тасралтгүй ажиллахдаа бидэнд юу саадуулж байна? Ардын элч, алтан өргөө, хөхөө гэрлэх төглөө, өглөө, тэмцэл, их замын тоос зэрэг уран сайхны кино, гойд, хан гайд, дэлхийн ан аг нурын үсгэлэн, хар ус нуур, аргал, угалз зэрэг 80 гаруй баримтат кинонд зураглаач найруулагчаар ажилласан юм. Түүхэнд мөнхөрсөн дүрс үзэсгэлэнгийн үеэр түүний бүтээсэн киног үзүүлж амьдрал уран бүтээлийн өгүүлсэн гэрэл зураг эд зүйлсийг дэлгэн үзэгчдэд харуулсан юм. Уг үзэсгэлэнд төрийн сойрхолт урлагийн гавьяа зүтгэлдэн ойдвын урт насан агсны гэр бүл үр хүүхэд нэгэн үе хамтран ажиллаж байсан уран бүтээлчид шав нарын төлөөлөл хүрэлцэн ирлээ. 18 аймаг 300 сум 33 говьор явсан гэж байна. Тэрнийг л одоо гэрчлэх баримтууд энд байж байгаа. Өвгний хэрглэжсэн бүх жижиг сажиг зүйл хүртэл бүгд энд тавигдсан. Тэгэл өвгний авсан зураг, кино энэ бол ерөөсөө баримт. Анхудаа дэлхийд Мазаалын дүрсийг кино хайрлсан болгосон бол урт насан. Энэ нийтлэгийн одоо энэ сайн ховрц амтны энэ дүрсийг амьдаар нь онгон байгаа байдлаар нар томд үзүүлэхэд төлөө тэр хүн бол одоо хээрээр гэр хийж хэцээр хоног хийж мөн олон хоног явж одоо өлсөх цангах тэр хүнд юу ч биш. Ингэж явж байж ард томд энэ их өвийг үлдээсэн. Энэ өвийг одоо өнөөдөр бид хойч үед бас харуулах нь бид одоо хэрэгтэй гэд өнөөдөр ингээ төр төлөөр нь бид харуулж байна. Нэг хэсэг дагаж явж аппаратыг нүүрж явж түүний дараагаар энэ хүнээс бид юу сурсан гэхээр хүн ямар ч нөхцөлд яаж ажиллах вэ? Хүн хүлээж дэвчээр мэрэгжилдээ үнийч байдаг гавьяаг бол энэ хүнээс бидэнд сурсан. Өдөө зүрхтэй маань ч одоо аппаратурыг 30 гаруй жил болж энэ хүний л аж гавьяа байдаг байх гэж бодож байдаг шүү дээ. Монгол улсын төрийн сойрхолд урлагийн гавьяа зүтгэлдэн ойдвын урт насан агсны эх орон байгаль хамгаалах сэдвээр бүтээсэн 5 нуурын дүүл, богдхан уулмын, аршин усмын ариун байг, хан хинтийн нүцгэрэх гэж юу зэрэг баримтат кинон амьд байгаль ан амьтдын унган төрх дүр хөрөг төдийгүй Монгол улсын гадаадад сурталчилахад чухал ач холбогдолтой бүтээлүүд юм. Сүүлийн жилүүдэд баримтат төрөл тэр дундаа ан амьтан байгаль эх орны сэдвт бүтээлхийнх нь ховорцсон энэ цаг үед түүний амьдралын замнал алдар гавьяаг нь хүүхэд залуучуудаа сурталчлан танилцуулсан түүхэнд мөнхөрсөн дүрс үзэсгэлэн тун удахгүй Дунд Туг аймгийн Дэлгэрхэн гас юмд дэлгэрэх юм байна.